Бүгд ямгалан орчин таажууд хүчндүйдээ раншин нариг шатгаа тогва ины чөдөг танган за ондогжингийн цаан тогва ины чөдөг чөсөж гатуу журвадан таажад и амбууны за дагжур бодол жансамжийн дуа жусамжийн чөний чөж хүчндүйдээ раншин нариг инде ранги дэнчөөсө жүрвийн жансамжийн шивийн чөний тааш хүчндүйвийн дэншиж идвичэрэг за тэр гол нь бол хүчндүйдээ раншин нариг гэдэг маань бол ранги дэнчөөсө жүрвийн дэнчөөсөн багийн тэр шивийн чөний доо тэр шивийн чөний гаашиг хүчндүйвийн дэншиж идва юм аа. Тэгчин дуа гэдэг нь тэгчингийн лам. Түүний дэнши буюу одоо өмдөс суурь нь болдог юм аа. За нэва тааж адвала симзамбын лүг шадвадан умагийн лүг шадваа нэ гэж. За ихэнх нь бол бид нар орчин жодон дээр бол ерөнхий ойлгох бүгдийг уншчихсан байгаа тийм ээ. За тэгэхээр бол зарим давхцсан зүйлүүдийг бол энэ тайлбарлахаар тэгээд. За дамбуула хажиг. За симзамбын лүг шүү дээ тийм ээ. Симзамбын лүглээ хажиг юу гэж нэхэхээр раншин наригдан жанжужи рэг 2 бол 1000 галваа юм аа гэж. Раншин наригдан жанжужи рэг. За жанжужи рэг тийм ээ нөгөө төвижинж сой давада мадава ялгаад байгаа шүү дээ тийм ээ. Одоо барчин жидэн дээр бол раншин нариг бол тогмоо медвана жүдэ унга. Тогмоо медвана ингээд ирснийг бол раншин нариг ингээд байна. За түүнийг бол түүн дээрээс сонсох төргүүтнэр бол ингээд сой дава буюу өөр энэ одоо сонс тийм ээ. Үүтэй түүний номыг сонсох ийм нөхцөл шалтгаанаар ингээд өгөхөр жажуржирэг болж байгаа маа гэж тийм үү. За тэгэхээр раншин наригдан жажуржирэг 2 бол 1000 галваа энд симжанжун жүжин сагмын ишэж савн раншин наригдан жажуржирэг няга юм бэ ч гэж. Мэс жанжин жүжин сагмын ишэж савн раншин наригчм жажуржирэг няга юм гэж. Тэрна мэтэдэ гэж. Тэрна мэтэдэ 1000 галваа юм гэж гарахгүй гэж тийм ээ. Ягаад үг гэхээр симжанжин жүжин сагмын ишэж савн төвижинжин сой мадавынцэ раншин. За тийм бол сагмын ишэгийн савн төвижингийн сой мадава. Сонсох шалтгаанаар бол одоо сой мадавынцэ гэх үг бол раншин нариг. Дэ сой давынцэ гэдэг нь төвижингийн сой давынцэ жажуржи рэгсү намшидлаа сүмбэс гэж. За ингээд жажуржи рэг болох юмаа гэж бол намшидад зарлигласан байна гэж. За энэ намшид гэдэг нь бол намшид нинжин гэж байгаа шүү дээ тийм. Богдламын шав жалцуужир юм бож тийм жалцуу гармаар энэ ламын намшид нинжинд бол тэгээд зарлигласан байгаа учраас рэг нэв галуу хон гэж. За жажуржи рэг раншин нариг 2 бол галуу юм аа гэж. Тийм ээ. Галуу хоноо юм гэдэг шүү дээ тийм ээ. Дэла хонаарэ гэж. За үргэлжлүүлээд юу гэж нөхөр тэгчингийн цуглам янчдуу раншин нариг мэвэртэл дамжаад хийж. За тийм болвол хажиг өөдөөс нь нөгөө төвижингийн сой дава болвол тийм ээ төвижингийн сой давуулах юм бол жажуржирэг болно гэж байгаа учраас тэгчин цуглмоос дэшээ раншин нариг гэж үл байхгүй. Тэгчин цуглам гэдэг чинь зам мөрд орчихсон их хөлгөний номонд суралцаад эхэлсэн үе шүү дээ тийм ээ. Тэгэхээр төвижингийн сой дава гэж ойлгохгүй юу? Төвижингийн сой дава болно. Тэгэхээр тэгчин цуглмоос дээшх бол рэг бол раншин нариг биш жажуржирэг байна гэж бодоод байна шүү дээ. За тэгчин цуглам янчдуу раншин нариг мэвэртэл дамжаа дийж байна. Тэгчин дүвидээ раншин нариг мэвэртэл дөдвиж байна. Ранжуд вис тэгчин дүвидээ раншин нариг хай мэлэн бартал симзамбын дэ хай мэлэн бичэр шана мачаа. Симзамбын хай мэлэ симзамба хайлгнахгүй байлаа гэд ранжудуу хайлгнахгүй бол албагүй гэсэн тийм үү мачаа. Мана Жансан жорломбын жүжийн сагмын ишэж савн тэгчин дүвидээ раншин наригийн буртал дэ ядваагаан шиг жансан жорломжийн чойнэдэ дэ маян бич дамбуу хайлан юмадэртэл раншин наригина дүжээн говь завар дөна
дээд тэгчин дүвийн дэншиж явартал дэдвичрд байна. Жансамжийн жорломдөө тэгчин дүвийн дэншижэд дэдвичрд байна. Жансамжийн жорломдөө хураангийн дэншижэд уртал. Тийм ээ. Жансам жорломдөө хураангийн дэншиж яварт. Өөрийнхөө гэсэн санаатай шүү дээ, тийм ээ. Дэдвичрд байна. 30 мянгаар сатуу гэж ойлгомж өгнэ. За энэ бол тийм үү. Хаяа раншин найрагдан жажуржирыг галууртал. Жажуржирыг раншин найраг маян бичирдэ гэж. За галваа ин гэсэн шүү дээ. Галваа хоноо ин гэсэн. За тэгвэл раншин найрагдан жажуржирыг галваа ямбартал. Жажуржирыг раншин найраг маян бичирдэ. Нянанла жумын жажуржирыг чөөжин. Нянанла жумын жажуржирыг чөөжин. Раншин найраг ямбартал. Пагвин догва товын жүүжидвичэр шэвэн танжурдэ. Симзамбала медөвийн талбай памбын танжур юм биш. Симзамбала медөвийн Симзамбаа бол раншин найраг дүжээсүү хайлгаж байгаа шүү дээ. Тийм үү. За тэгээд юу гэж байна? Жажуржирыг раншин найраг ямбартал пагвин догва товын жүүжидвичэр шэвэн танжурдэ. Симзамбала медөвийн талбай памбын танжур юм гэж. Дэла хонороо жум мэдэ Симзамбис ламшүгжин гансгийн жүжийн жажуржирыг ламшүгжин гэдэг нь ламла шуга гэсэн үг шүү дээ. Одоо тэгчин ламаар тэгчин цоглом жорломж гэдэг. Ламшүгжин гансгийн жүжийн жажуржирыг раншин найраг суу хайланжан жажуржирыг на раншин найраг имбийн чаваа хай мэдэн ба шина чавартал жажуржирыг раншин найраг имбичэрдэ ламшүгжин гансгийн жүжийн жажуржирыг раншин найраг имбичэр дагха. Хаяа завийн чавартал жир жажуржирыг да раншин найраг мянгалваа аашиг жажуржирэгдэн жир гэж шүү тийм ээ. Жир жажуржирэгдэн раншин найраг мянгалваа аашиг жансам са жувавын жудлаа раншин найраг явээчэр даг чамааха дэна санжээжийн гүр журумгийн рэг аашиг тойвжингийн сой мадава раншин найраг тань дэг аашиг гэдэг нь санжээжийн гүр журумгийн рэг аашиг тойсгжийн жинжээ сой даба жажуржирэгжин цандаа гэж. За энэ цандыг бол чэжлэх. Энэ бол одоо аранлагын тавьж байгаа раншин найраг болоод санжээжийн гүр журумгийн рэг гэж шүү дээ тийм ээ. Бурхны лагшин болдог. Тэгээд бурхны лагшин болдог рэг байх. Нэгдүгээр шаардлага. Хоёрдугаар шаардлага нь түүнийг тойвжингийн сой мадава үедээ бол раншин найраг гин. Тэгээд бурхны гүр журумгийн рэг байна. Тэгээд тойвжингийн сой давын цай бол жажуржирэг болно гэсэн. За ингэж хоёр хувааж. За Симзамбиас. За нева омавын лүг шатвала хажиг. Тиматан жемин симжин чөнөд раншин найрагын цанисруу мэдээ гэж. За хажиг бол Тиматан жемин симгийн чөнөд буюу одоо нёндөв шидүү төргүүтэй нисонис тийм ээ мэдгэдэггүй түүтэр төргүүтэй хэр буртаг байгаа. Тэр сэтгэлийн одоо мөн чанар буюу хоосон чанар бол раншин найраг юм гэж. Тэр ба метэдэ гэж. Жунтан барчин мяламжийн чөнөд Тиматан жемин симжин чөнөд маян байгаа шиг. Тэр раншин найраг юм бичэр гэж. За жунтан барчин мялам гэдэг нь бол одоо жун тава гэдэг нь үргэлжлэлийн эцэс гэсэн үг шүү дээ. Хорвийн жун тава гэсэн үг шүү дээ. Хорвийн орчлонгийн одоо үргэлжлэлийн хамгийн одоо сүүлийн үг. Дараагийн гажигтай бол тэгээ бурхан болох гэж байгаа. Юм уу эсвэл одоо даажин болох гэж байгааг бол жунта барчин мялам гэж байна шүү дээ. За түүний жунта барчин мяламжийн чөнөд Тиматан жемин симжин чөнөд маян байгаа шиг тэр раншин найраг юм бичээ. Дамбуу дэртэл жансам жунтавын жудлаа Тима мэвэ. Дэртэл дийн жудлаа шидэм мэвэчэр. Дэртэл дийн жудлаа шидэвжин ойнын жэвэж гэж. Тэгэхээр энэ банчи хичээний бас нэг түн маян би ойлгохгүй шууд холбогдож байгаа. Яагаад гэхээр Йонан онжирдуу юувын чав гэсэн. Йонан онжирдуу юувын чав гэдэг ойлголтоор бол жансам жунтавын жудлаа Тима мэвэчэр. Дэртэл дийн жудлаа шидэм мэвэчэр. Шидэм мэ. Яагаад мэд гэж байгаа юм бэ? Тэгэхээр шидэм бан царваа юм бортол гэвэл жичэр. Шидэм бан амаа. Шидэм мэ. Гэхдээ дийн жудлаа яагаад гэвэл дийн жудлаа шидэвжин ойнын живаа учраас шидэв нөгөө хүрч чадах. Ойжийн нэмбүү буюу одоо бодиттой ерөндөг зиндан ойсуу галбын лоо гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг эсрэг одоо оюун нь төрцөн байгаа үед бол нөгөөх нь төрж чадахгүй тийм ээ. Нэг одоо бодгаалын сэтгэлд бол одоо асархуй сэтгэл яг төрцөн байх үед бол уур төрөх
уур төрөх болдог. Яг нөгөө эсрэг юун нь хүрсэн үед бол нөгөөх нь бол төрөх болоогүй шүү дээ, тийм ээ. Нэг цаг нэгэн ахтаа бол дараа нь бол мөн одоо нөгөө талаасаа бол жишээ нь тонлон барчин мяланба жанчуулсан ба тонлон барчин мяланба бол донёдлаа дээжигдүүн ямар шахалц хоосон чанарыг нэгэн үзүүр сэтгэлээр бол тэгш агуулan бяцлаг. Энэ үед бол түүнд бодийн сэтгэл энэ төр бол байх хүрэхгүй. Ягаад гэвэл хоосон чанарыг нэгэн үзүүр сэтгэлээр бол одоо тэгш агуулan бяцлаж байгаа үед бол хүнзүвийн наваа байхгүй гэж байгаа шүү дээ. Нийгэм наваа, дэндвжийн наваа байх. Өөр ямар нэгэн бодол хүрэхгүй. Хоосон чанар бол түүнийг бяцлагж байгаа, тэгш агуулan бяцлагж байгаа оюун хоёр бол усан дээр усын шин шиг ялгалгүй болсон байгаа үе гэж. Тийм учраас тэр үед бол бодийн байхгүй гэдэг. Бусад их чаа бол байгаа гэдэг. Гэхдээ яахгүй. Дөрөөг байгаа л гэдэг. Тийм ээ. Одоо тийм унтаа байдалд гэх юм уу. Тийм маягтай байгаа гэж үздэг. Банчин их чаа бол гансан одоо барчин мялан ба тий тонлон барчин мялан, гонлон барчин мялан балаа бол жанчивж исэн байхгүй. Тэгээ жанчуулсан ба маян бартал гэвэл тийч. Жанчуулсан ба ин. Гэхдээ бодийн сэтгэл нь байхгүй. Ийм ялгаатай. Яг гол энэ хоорондын симзмыг одоохондоо хэлээ. Тийм ээ. Тэр наривчлал энэ бол одоо энэ. За. Янсын дүнжунтаа вэжүүлээ тимаа мэвчэр дэтэд диинжүүлээ шидэм мэвчэр. Тэгээ шидэм мэва яна шидэм банцраа юм бат юу чи. Тэгээ шидэм мэвчэр на маачо. Мөн түнтэй адилхан тонлон барчин мялан баж байж жанчивжсэн яа урт юу чи. Жанчивжсэн мэ урт. Жанчивжсэн ням царваа юм бат. Гэвэл чи. Ням явмаар тий. Дөрөөтөг. Бодил нь бол дөрөөтөг. Тэгээ байхгүй. Тэгээ жанчивсэн ба маян борт гэвэл чи. Жанчивсэн ба ийн. Жанчивсэн ба маян бортод жижинжуулаа жанчивжсэн мэвчэр на маачо. За тэртэл диинжуулаа шидэвжин онин жэвж. Хоонаар Жунтан барчин мяламжийн чойнэдээ жунтан барчин мяламжийн те барчин мялам гэдэг чинь өөрөө оюун шүү дээ оюун тийм ээ шив. Жунтан барчин мяламжийн чойнэдээ ранги дэнчөөс зүрвийн ямадан жэвийн шивийн чойнэд ямбартал жунтан барчин мялам дэ ямадан жэвэчэр. Одоо хажиг бол үргэлжлүүлээд гэж штэ жунтан барчин мялам дэ ямадан жэвэчэр дэртэл тэгээ ловржин ямадан маа барал вечэр гэж хагтааг байна. Маа барал вечэр дэртэл ийм чойнод ловр дэврэлжийн чойнод маян бичэрдэ ловр дэврэлжийн чойнод ондужэвийн гансыг яна хөөгөн ондужэвийн гансыг ин гойвор намшидлаа сүм бичэрнэ маачоо ловр дэврэлжийн ловржийн дэмадан барлваа юм уу гэвэл биш ээ тийм ээ маа барал тэгвэл наадах чинь юу юм уу гэдэг шүү дээ тий. Ловр дэврэлжийн чойнод ондужэвийн гансыг яна чөөгөн ондужэвийн гансыг ин говьж ойвор намшидлаа сүм бичэр гэхээр нь мачо оноо жунтан барчин мяламжийн чойнодтэй хороо маян бартал ийм чойнод ондужэвийн гансыг яна чөөгөн ондужэвийн гансыг ин говьж тавах тэртэл чойнод ондужэвийн гансыг яна хөөгөн ондужэвийн гансыг ин говьж хажиг таныхаар бол үг шүү дээ тийм ээ. Шаян жунтан барчин мяламдэ ямадан барлууртал дэнзэндан барлвич тэртэл дэнзэнжийн догоодан барлвичэрдэ догоодан барлвичэрдэ догмжийн шива юм биш. Жунтан барчин мяламыг хэлж байгаа. Барчин мялам бол догоодан барлваа шүү дээ тийм. Догоодан барлваа эндээ нөгөө донёд онсумдууд догон ширв шүү дээ. Онсум догоодан барлваа тийм ээ. Онсум догмжийн шив. Догмжийн шива гэхээр зэрэг онсум гэсэн үг шүү дээ тийм. Шаян жунтан барчин мяламда навын симбийн жуулаад яма явартал ийм жуулаад ямадан жэвийн шива явж. Тэртэл ийм жуулаад ямадан жэвийн жунтан барчин мялам явж. Мадуунаас одоо хажиг аранлаг өөдөөс нь хажиг руу яриад шүү дээ. Тэгвэл таныхаар гэсэн маяг тийм ээ. Шаян ингээд хардаа. Шаян тэгвэл таныхаар жунтан барчин мяламда навын симбийн жуулаад яма явартал. Ийм жуулаад ямадан жэвийн шива явж. Тэртэл ийм жуулаад ямадан жэвийн жунтан барчин мялам явж. Даамад үг гэж чадахгүй шүү дээ. Хажиг өөрөө ямадан жава ин гэсэн юм чинь. Мадуна сон гэдэг нь даамадуна амжашарва гэсэн. Тэртэл ямадан жэвийн жунтан
барчин мялам дэ жүнта барчин мяламда навын симбин жүжин шива юм биш. Мадуна дэж жүжин дэртэл жүнта барчин мялам юм. Жүнта барчин мялам чинь жүнта барчин мяламда навын симбин жүжин шива шүү дээ тийм ээ. Барчин мялам гэж даха хонаар. За тэгсэн хажиг жүнта барчин мяламжийн дүйсүү ловржийн дематан барилвын барлва товсын бартал. Тэгэл ловржийн дематан барилвын чирсэрна мачо. Энэ мачо аранлаг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Мачо гэдгийг аранлаг хэлж. Хажиг өөдөөс нь хэлж ш. Тэгвэл аранлаг таныхаар жүнта барчин мяламжийн дүйсүү ловржийн дематан барилвын барлва това юм уу гэж. Тэ? Ловржийн дематан барилвын барлва това гэдэг чинь дэ бамбын гогдон товлсон л гэсэн санаа штэ ерөөсөө. Тийм ээ. Дэ бамбын гогдон товлохоор юу болох вэ? Бурхны утгыг л олно штэ. Наад санаа. Тийм ээ. Дематан барилвын барлва товсын бартал. Тэгээ ловржийн дематан барилвичэрсэрна мачо. Ловржийн дематан барлва юм. Ловржийн дематан барилвын барлва това маян гэж хэлдэг штэ. Хажиг дод дэ янсан жүнтавын гогдон дэ ловржийн дематан барилвын барлва юм бичэр тэртэл дээдэн барлвагаа ашиг барлва юм бичэрна ян чог. Хам ачивдэ ловржийн дематан барилвын барлва санжээжийн саяын гогдон юм бичэр. Тийм бооз. Бид нар юу үзсэн шүү дээ тийм ээ. Диншин үзсэн шүү дээ, гогдон уншсан шүү дээ. Тэгэхээр бол яг энэ сүүлийн хажиг бол дод гих ёстой гэсэн маягтайгаар яриад байна шүү дээ. Дод гих ёстой. Ягаад гэвэл таныхаар бол жансан жүнтагийн гогдон болвол ловржийн дематан барилвын барлва юм биш. Энэ дээр бол санал нэг ба. Тэртэл дээдэн барлвагаан шиг барлва юм бичэрнэ ачив. Гойна дээдэн барлвын барлва. Шүү дээ. Ачивдэ ловржийн дематан барилвын барлва санжээжийн саяын гогдон юм. Энэ бол ажиг дема мабамбын симжин чөнөд ийн цанил сэрва мэрэгдэ. За дахиад өөр цанд тийм ээ. Өөр цанд. Дема мабамбын симжин чөнөд. Дема гэдэг нь одоо энэ төв шийдвэр хэрэггүй. Тэрнийг бол одоо багнаагүй байгаа үеийн тэр сэтгэлийн одоо хоосон чанар тийм ээ. Чөнөд бол ийн цанил сэрва мэрэгдэ. Жансамжийн жүжийн торвын чөнөд танидтэй маян байгаа шиг төжөл хайжин жүжийн симжи чөнөж танидтэй маян ээчэр. Жансамжийн жүжийн цорвын чөнөд гэж бооз. За ямарваа нэгэн оюун ухаан байгаа бол түүнийг тойроод гундонга гэж байгаа шүү дээ тийм ээ. Гундонга. Ямар нэгэн оюун ухаан одоо гол сэтгэл байгаа бол тэр гол сэтгэлийг тойрсон бүхэн додогч тав гэдэг гундонга гэдэг 5 оюун бол заавал бай. Заавал. Тэрний нэг нь бол цорва. Юу мэдрэмж. Мэдрэмж. Энэ цорва бол олон янз ба шүү дээ. Зовлонтой юм мэдрэмж байж, амгалантай мэдрэмж байж. Зовлонтой ч биш, амгалантай ч биш. Одоо юм аним гэдэг байгаа шүү дээ. Тэч амгалантай ч биш юм. Их шагуулсан мэдрэмж байж. Тэгэхээр бол мэдрэмж бол гэхдээ гол сэтгэлийн бол байгаал бол заавал бол байж. За тэгэхээр жансамжийн жүжийн цорва. Тэр цорва бас хоосон чанартай. Түүний чөнөд буюу хоосон чанар бол танидтэй маян байгаа шиг гэдэг нь Дема мабамбын симгийн чөнөд тийм ээ. Дема мабамбын симгийн чөнөд гэж тавьсан. Тэр таны тавьсан цанид маян байгаа шиг төжөл хайжин жүжиг. За хайжин гэдэг нь бол зүгээр одоо бодгалын нэг нэр тавиад одоо жишээ татж байгаа шүү дээ. За жигүүл хайжин гэдэг өндөө гардаг тийм ээ. За ийг л одоо хайжингийн одоо сэтгэлийн хоосон чанар ч гэсэн танидтэй маян бэж. Дема мабамбын симгийн чөнөд. Дамбуу дэртаал гэж байна. За маян бартал жансамжийн жүжийн цорва сим маян биш. Дема мабамбын сим гэдэг байгаа шүү дээ. Дема мабамбын хажиг болохоор Дема мабамбын симгийн чөнөд гэдэг байгаа шүү дээ. Сим. Тэгээд цорва гэдэг чинь бол симжүн баггүй юу? Симжүн. Тэгэхээр сим маян биш. Чима дэртэл сожол хайжинжийн чөнөд ансгийн чөнөд маян бичэрдэ санжаа пагвын чөнөддэ дэ маян бэж юм бэж. Хажиг чоён гаан шиг игчин дүүийн динши жидва игчин дүүийн дээр аншин наригжийн цанил сэрва мэдээ гэж.
За өөр дараагийн хажиг болохоор дахиад цандаа өөрчлөлт. Чоён гаан шиг тэгчин дүвийн динши жидва те тэгчин дүвий дээр аншин нарийн цаны сэрва мэт те анжээж симгийн чоньд тэгчин дүвий динши жидвичэр те тэгчин дүвий мэгва юм биш. Тийм учраас танидээ энэ цонжоод юм чаваа байхгүй байна гэсэн үг шүү дээ тийм ээ мэдээ те анжээж симгийн чонь. Ни одоо сэтгэлийн мөн чанар бол яах нь босон чанар бол тэгчин дүвий динши жидвичэр те тэгчин дүвий мэгва юм биш. Тийм мэгва юм бартал те анжээж гүү шүү дээ тийм ээ гүү симгийн чоньд санжээж симгийн чоньд бол санжээж гүү шиг гаруун шүү дээ тийм ээ санжээж гүү тийм учраас тэгчин дүвий мэгва юм аа. За ян хажид Жансамжийн симжийн чоньд ган шиг тэгчин дүвий динши жидва те тэгчин дүвий дээр аншин нарийг цаны сэрва ян мэтэддээ гэж. За хажиг бол цандаа ингээд арисгаад л тийм ээ өөрч. За жансамжийн симгийн чоньд ган шиг тэгчин дүвий динши жидва те дээр өөрчлөсөн байгаас чоён ган шиг тэгчин дүвий динши жидва гэсэн болвол босонгүй те санжээж симгийн чоньд гээд чойжин тэр мачиг юм уу та. Тэгвэл одоо дараагийн хажиг Жансамжийн симгийн чоньд ган. Чоён ган шиг гэхгүй. Жанчуу симбийн одоо сэтгэлийн чоньд ган шиг тэгчин дүвий динши жидва тэгчин дүвий дээр аншин нарийг цаны сэрва мэт те. Жансамжийн жүжийн цорвын чоньд тогжис мангай бичрэр гэж. Жансамжийн жүжийн цорвын чоньд бол юу Жансамжийн симжийн чоньд чээ гэж хэлдэг шүү дээ симгийн чоньд. Таны сүр дамбуу мацсан гэж хэлдэг шүү дээ. Энэ Жансамжийн симжийн чоньд гэж тавьсан шүү дээ тийм ээ. Энэ бол за ян хажиг ранги динчэсү жүрвийн дема мапамбин шивэн чоньд ган шиг най журвана овон нэггүй жүрүм най журвана гэдэг нь ингээ өөрчлөгдөөд тийм ээ динчэсү жүрвийн дема мапамбин шивэн чоньд байх ёстой нэгдүгээр. Хоёрдугаар өөрчлөгдөхөөрөө овон нэггүй жүрүм тийм ээ мөн чанарын лагшин болж хуурдаг. Ийм зүйл бол аншин нарийн цаны сэрва юм. Иргэдээ Жансам жунтавын жүжийн симгийн чоньд найжурванан овож нэгүр жүрүм маян бичэрдэ найжурвана овон нэгүр жүрсэн бичэр гэж. Жүрсэн бич. Жүрүм маян жүрсэн баян гэж тийм ээ. Жүрүм гэдэг чинь бол ирээдүй цаг дээр шүү дээ. Жүрүм ирээдүй тэгж өөрчлөгдөнө. Тэр бол Жансам жунтавын симгийн чоньд найжурвана овон нэгүр жүрүм биш юм. Тэгээ найжурвана овон нэгүр жүрсэн баян. Нэгэнт бол өөрчлөгдлөө тийм ээ Жансам жунтавын жүжийн симгийн чоньд бол өөрчлөгдлөө бол шууд овон нэгүр болж байгаа. Овон нэгүр буюу одоо тэр хүн чанарын лагшинд хувирах боломж гэдэг юм уу тийм ирээдүй цаг дээр яриад байгаа. Тийм бол байх юм шүү дээ. Он бол. Нэг одоо монголоор юу гэж овон нэгүр жүрүм гэдэг юу гэж одоо хувирах магадлалтай гэхээр бас өөр шүү тийм ээ. Тэгж хувирахгүй ч юм шиг тийм. Ер нь бол хувирна ирээдүйд хувирах юм шиг хажиг бол тавиад байна шүү дээ. Тэгэхээр аранлаг болохоор тийм биш ээ. Өөрчлөгдлөө бол ирээдүйд хувирах өөрчлөгдлөө бол ерөөсөө шууд овон нэгү болцсон байгаамаа гэж. Өөрчлөлт нь угаасаа өөрөө овон нэгү болохыг хэлж байгаамаа гэсэн санаа. Тийм ээ. За ранги лүгнэ гэж чинь. За тэгэхээр ингээ баахан хажигын цандыг бол ингээд үгүйсгэн. Тэгээ одоо өөрийнх нь цанд юу гэхээр ранги динчэсү жүрвийн дема мапамби шивэн чоньд ган шиг. Симжин чоньд гэдэг тавьсан шүү. Тэгэхээр симжин чоньд биш шивэн чоньд ган шиг овон нэггүй жүрүндээ аншин нарийн цандаа гэж. За тэгээ өөрийнх нь тагслыг эргэлөө тавил юу. Жүрүм маян бартал жүрсэн баян байж гэвэл юу. Овон нэггүй жүрүм найжурвана овон нэггүй жүрүм. За тааш нь уншээ тийм ээ. За ранги динчэсү жүрвийн дема мапамбин симгийн чоньд биш харин шивэ чоньд ган шиг овон нэггүй жүрүндээ аншин нарийн ранги динчэсү жүрвийн жансамжийн шивэн чоньд ган шиг тэгчин дүвий динши жидва те тэгчин дүвий дээр аншин нарийн жир аншин нарийн цанид тэгчин дүвий дээр аншин нарийн цанид хоёр цанд тавьж шүү дээ аншин нарийн дотроо. За санжээж ирэх ган шиг
дүжээж санжээж гүр жүрүндээ жажурж ир гэж санагдаа гэж. Дүжээж санжээж гүр жүрүн гэж шүү дээ. Дүжээж санжээж гүү гэдэг нь юу хэлж байгаа вэ? Мөнх ус гэсэн маягтай үг шүү дээ. Дүжээ юм ба. Думажа маяг. Дүжээж санжээж гүр жүрүн гэдэг нь нэг өсөндөө сүгүү хэлж байгаа. Сүгүү. Дүрс лагшин гэдэг. Бурхны одоо санжээж ирэх ган шиг тэгээд тэр нь бол Бурхны сүгүү болдог. Тийм одоо риг гэдэг зүйлийг бол жажурж ирэг гэж танаа гэж. Сүгүү. Дүрс лагшин. Дүрс лагшин гол нь юу вэ? Одоо бодисатва нарын Бурхны хутгийг олохоор одоо зорж байгаа тийм ээ. Дэмжид оны шамдан жир яндаг зүг гэж жанчуд гэдэг ба шүү дээ. Яндаг ур зүг гэж жанчуд Бурхны хутгийг бол зорж байгаа. Амтны тусны тухай. Чандан гэж тийм ээ. Амтны тусны тухайтад Бурхны хутгийг бол Бурхны хутаг дотор бол одоо болохтойгоо зэрэг дөрвөн лагш байна. Бодисатвагийн одоо гол одоо өсөж мөрөөдөж байгаа тэр лагш нь бол зүггүй юм байна. Зүггүй. Зүггүй дотор хувилгаан лагш. Хувилгаан лагш нь бол гол ялгаа нь юу гэхээр тийм ээ дүрс лагш нь түүн дотор хувилгаан лагш гэдэг бол тэнтэнд бодтойгоор нүдэнд үзэгдэх үз тийм ээ нүдэнд үзэгдэх үз ийм лагш нь ийм лагш. Тийм учраас амтны тус юу одоо бол тийм үү тийм ээ илүү их хэрэглэгдэх юу гэх юм уу юу гэх юм. Бид нь ч одоо харахгүй сонсохгүй бол мэдэж чадахгүй шүү дээ, мэдрэхгүй шүү дээ. Бид нар ч өөрснөө их болох юм байгаа учраас. Тэр бол дүжээж санжээжгүй гэдэг нь бол сүггүй гэх. Сүггүй бол жүрүн маа те жажурж ир гэж сандаа гэж. Зайла хоонаарэ гэж. За аранлаг бол ингээд өөрийнхөө цандыг тийм ээ. За энэ цандуудыг бол бүгд жижиг энэ аранлагын одоо банчин их чаны раншин нарийн цанид Тэгчин дүйдээ раншин нарийн цанид тэгээд жажурж ир гэж. Тэгээд ийм гурван цан. Тийм үү? Энэ бол одоо бидний аранлагын цан. За зайла хоонаарэ гэж. За энэ дээр юу гэж нөхөр? Дэнзэнжийн чөнөдөө дэнзэн гэдэг нь дэмбэр зэмбийн зэмба тийм үү? Үнэн гэж баримтлагдаг. Дэнзэнжийн чөнөд раншин нарийн бартал. Тэ саниддээ юм бичэр гэж. Саниддээ юм бичэр. Дэнзэнгийн чөнөд раншин нарийн бартал. Ханы тавьсан раншин нарийн цанид болж шүү дээ гэсэн. Нэгсэндээ ранги дэнчөөсөө жүрөө дема мамбамбын симгийн чөнө ганшиг овон нэгү жүрүндээ раншин нарийн цанид гэсэн шүү дээ тийм ээ. Тийм ээ. Тэрийг хангаж байна. Аг чима дэртал гэж. Энэ аг чима дэртал. Аг чима гэдэг нь энэ шүү дээ. Овон нэгүр жүрүндээ раншин нарийн цанид шүү дээ. Аг чима нь овон нэгү жүрүн юм байна. Дүүлэх гэдэг шүү дээ. Ранги дэнчөөсөө жүрөө дема мабамбын шиви чөнөд гэдэг нь бол дүүлэхэд амархан байна те. Дэнзэнгийн чөнөд юм чинь. Дэнзэнгийн чөнөд дэмбэр зэмбийн дэмбэр дүүр зэмбийн зэмба байна. Түүний чөнөд бол дема мабамбын шиви чөнөд юм бол. За тэгэхээр гол нь тэр дэнзэнгийн чөнөд чинь овон нэгү жүрүн юм ягаад юм бэ гэдэг нь гол нь хэрэгтэй болоод шүү дээ. Хажиг өөр. Тэгэхээр даг чима дэртал Дематан жевин симжин чөнөддөө имбичсэрна мачаа. Дематан жевин симги чөнөд өөрөө бол юу гэж байна вэ? Овон нэгү шүү дээ гэж. Чөнөд дема мапам симги чөнөд дээр нь ярьж байгаа хоосон жанр. Тэр чинь ингээд дээш явсаар угаад овон нэгү болж байгаа юм. Гэдэг шүү дээ. Овон. Имбичсэрна мачаа дэ мана дэнзэн ишэ дэнзэн мана Дэнзэн ишээ чөгөр жүрүн юм барт. Одоо аранлаг өөдөөс нь гоцон гэрэг ба тийм үү? Тэгвэл танихаар гэсэн. Тэгвэл танихаар дэнзэн болвол ишээ чөгөр жүрүн юм барт. Дематан жевин сэм дэр жүрүн юм бичэр чабахаа. Дэнзэн ишээ чөгөр жүрүн юм. Дематан жевин сэм болвол ишээ чөгөр жүрүн юм. Тэр Дематан жевин сэм буюу одоо тэр дэмбэр дүүр зэмбийн зэмба байна шүү дээ. Дэмбэр дүүр зэмбийн шив. Тэр бол тэр бидний тэр одоо сэтгэл маань андуурч эндүрч янз бүрийн одоо буруу бодож байгаа шүү дээ тийм ээ. Тэр сэтгэл маань тэгтээ эцсийн бүлэгтээ явж байгаа юу болж байгаа вэ?
ишээ чөгөө болж байна. Ишээ чөг. Тэгэхээр инзэн ишээ чөгөр жүрэн юм бол Хямаатан живээ сэм дэр жүрэн юм бичэр чавааха таныхаар бол ажиг таныхаар бол ийм юм уу? Та чав гэсэн шүү. Чав гэсэн шүү дээ буюу та тэгж даг годлсон шүү дээ. Тэгэхээр баг нь өөрт нь чаваа байгаа шүү дээ, тийм ээ. Чавааха. Ян хажиг янсан цуглан би жүжи мигийн нам шижин чөний чөж. Раншин найрыг ямбартал цанид дээч. Хажиг бас юу гэж. Янсан цуглан би жүжи мигийн нам шижин чөний. Тийм ээ. Нүдний одоо мэдлийн болсон. Мигийн нам шижин чөнид чөөж раншин найрыг ямбартал танид дээч. Таны аранлаг таны тавьсан танид ч болов гэх тийм. Аранлагын танд буюу ранги дэнчүүсүүд юм аа би шивэ чөний гаан шиг ооны гүр жүрэн юм биш. Тийм үү? Жасан цуглан жүжийн мигийн нам шижи чөнид чөөж раншин найрыг ямбартал танид дээч. Байна. Жасан цуглан би мигийн нам шидэ дэжүржэр юм дүүч. Байна. Тэ ишээ чөгөр жүрэн юм дүүч. Байна. Санжаа паггүй мигшээ ишээ чөгөө юм бартал дэдвичэр. Мэрэгдээ ишээ чөгөө яна ишээ юм говьч. Ишээ юм говь. Задаг чамаа дэртэл дээр аншин намдагын чар жүрийн овон нэгүр жүрэн юм бэ. Дэртэл санжаа паггүй мигшээжийн чөнид аншин намдагын чар жүрийн овон нэгү юм бичэрдээ тэ овон нэгү ишээ гэж. За энэ жашин юм ба бол ингээд бүр орхичих. Энэ бол шинжлэх хэрэгтэй байна. Цааш нь одоо тавлан одоо бодлох хэрэгтэй байна гэж тийм үү. За тэгэхээр энэ бол бид нар одоо санжижингүү тэрийг бол харин тэг байгаа учраас тэгтээ энийг ингээд орхих. Гэхдээ бол энэ бүгдийг бол ингээд ишээ чөгөө ийна ишээ юм говь гэдэг шүү дээ тийм ээ. Ванши биш. Ишээ. Ешээ чөгөө шүү дээ. Ешээ чөгөө ичээ юм говь. Иг ишээва. Ичээ ишээва. Санжаа паггүй мигшээжийн чөнөд раншин намдагын чор жүрэн овон нэгү юм бичэрдээ тэг овон нэгү юм бичэрс байж. Гэхдээ одоо санжаа паггийн бурхны одоо гомсч байдаг юм уу нэг шар ус байж болно шүү дээ. Биеийн одоо лагшингийн нэг шар ус. Тэ чөжин зүгүү юм барт. Зүгжингүү юм бич. Юу л өглөө би урд хичээл дээр ялгаж өгсөн шүү дээ. Зүгүү гэх, зүгжингүү гэх тэ. За чи оогс. За тэгчин хажиг тэгчин дүйвэ дээр аншин найраг яна гав тэр ngойсуудын би тэгчин дүйвэ дээр аншин найраг юм би чавсарваа мэт гэж. Жир тэгчин дүйвэ дээр аншин найраг яна гав тэр ngойсуудын би буюу одоо энэ үед ярьж байгаа бодтойгоор үзүүлсэн ондогжинд үзүүлсэн энэ тэгчин дүйвэ дээр аншин найраг юм би чавсарваа мэтэ гэж чав гэж баггүй гэж. Янсамжийн цогломжийн чойнэдэ гав тэр ngойсуу мадин бичэр. Тэртэл догоо ийн чөдүүдийн шивэн чö дүгбүүдэ тэгчингийн жорлом дод сог ши тэгээд тонгомжийн лам дэ дуглаж идэв гэж байна тийм ээ. Догоо ийн чөдүгдан гэж байгаа чинь бол догоогийн чөдүг гэдэг байгаа маань бол өмнө хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгчингийн жорлом дод зэмүү собо чөчг дөрөв түн дээр тэгчингийн тонлом тэгчингийн гомлом энийг бол догоо ийн чөдүг гэж байдаг. Тонгомжийн лам гэдэг нь тонлом гомлом хоёрыг. Тэгэхээр гав тэр ngойсуудын би одоо ngойсуудын би юу болвол тэгчин дүйвэ дээр аншин найраг гэдэг бол жорломоос дээшээ ярьж байгаа. Тэгэхээр жансан цугламжийн чойнод бол гав тэр ngойсуу мадин бай. Гав тэр ngойсуудын ба догоо ийн чөдөг тэргүүтэй. Энийг бол ngойсуудын ба гэдэг чинь шууд бодтойгоор ил үзүүлснэг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Ил. Тэгэхээр бол энэ жансамжийн цугламжийн чойнодыг бол тэгчин дүйвэ дээр аншин найраг гэж бол ngойсуудын ба маян гэж. Дэмба маян гээгүү шүү дээ. Үзүүлээгүй гэж. Бодтойгоор ил үзүүлээгүй л гэж хэлж байгаа шүү дээ. Ойсуу мад юм байна шүү. Энэ харах хэрэгтэй. Догоо ийн чөдүүдийн шивэн чөдөгүүдэ тэгчингийн жорлом дод суг ши тэгээд гомлон гомломжийн ламдэ энэ 6 гэвэл гэж дүүлаж ирэр. За ян хажиг тэгчин дүйвэ дээр аншин найрагдан эдгэрийг бол бид нар хэдэн дээр бас ярьсан шүү дээ тийм ээ. Догоо ийн чөд. За тэгчин дүйвэ дээр аншин найрагдан тэгчинжээр аншин найраг донжигсэрваа мэтэ гэж. За тэгчин дүйвэ дээр аншин найраг тэгчинжээр аншин найраг гэх хоёр бол нэг утгатай юм аа гэж буруу гэж. Энэ бас төрхий ялгаж өгч шүү дээ тийм ээ. Мэтэ тэ.
тэгчэндүрийг Саматагийн Намаа шүгжийн ансгийн жүжи сэнгийн чөнөд болвол тэгчинжээ раншин найраг юм байгаа шиг тэгчин дүүви дээр раншин найраг маяг. За тэгэхээр чойж нь юу вэ? Тэгчин дүүрийг Саматагийн Намаа шүгжийн ганц. Дүнгэж одоо их хөлгөний одоо язгуурн сэргэж байгаа. Дүнгэж сэргсэн. Гэхдээ их хөлгөний замд ороогүй байгаа бод. Тэ мэ одоо бодийн сэтгэлж байдаг юм уу? Хоосон чанарын тухайч байдаг юм уу? Нэгүүлсэнгүй сэтгэлийн тухай ингээд сонсохдогоо зэрэг одоо биеийнхэн шар ус босох зэргүүтэй тийм ээ. Нүдний нойлбос гарах. Одоо тийм их сэтгэл хөдлөж одоо тэгчин одоо риг байгааг шинж тэмдэг илэрч байгаа. Тийм ээ. Ийм одоо бодгаал байж болно шүү дээ. Тэгээ бол хараахан хөлгөний зам мөрд ороогүй байгаа. Тэр үеийн бодгаалын болвол тэглийн чойнод хоосон чанар бол тэгчинжийн раншин найраг. Чингийн раншин найраг. Чингийн их хөлгөний бол раншин найраг мөн юу гэж байна? Тэгчин дүүви дээн раншин найраг бол биш юм аа. Тэгчин дүүви дээн бол болоогүй байгаа. За дамбуу дэртал гэдэг нь тэгчин дүүви дээн тэгчинжээ раншин найраг гэдэг дээр тийм ээ. Нийнх нь. Тэгчинжээ раншин найраг ямар тал ийн жудла тэгчинжи риг яв. Мадумна ансэгдэ чөжин жудла чинжирийг явуултал чод тэгчэндүү риг Саматагийн гансыг юм. За тэгэхээр бол тэгчин риг байгаа бол тэгчинжийн раншин найраг байгаа гэж хэлдэг шүү дээ тийм үү? Энэ яриа. Тэгчингийн риг байгаа л тэгчингийн риг байгаа бол риг садва тийм ээ? Тэгчингийн риг байгаа бол энд тэгчинжийн раншин найраг бол байгаа гэж. Ийм жудлаа чөжин жудлаа дэ явуултал гэдэг нь тэгчин жудлаа тэгчингийн риг явуултал үг шүү дээ. Тэгчингийн риг явуултал хот тэгчиндүү риг Саматагийн ганц гэж тэгээд хүмүүс сая одоо тэр язгуур нь эргээд байгаа юм бодгаа шүү дээ гэж. Давид амжаадэла хажиг нянтой ломдо жүгбэр нээвийн гансан цоглон бин жүжээ раншин найраг чөж гэж. За энэ юу гэсэн үг лээ? Нянтой ломдо жүгбэр яава. За ирээдүйд бол одоо нянтой зам руу одоо унаад доошоо унаад нянтой ламаар орох нь баттай. Ийм одоо жансан цоглон баа. Цоглон баа. Тэгээ энэ жансан цоглон баа жансан цоглон чүмүү баа шүү дээ. Чүмүү баа. Тэгэхээр бод сэтгэл төрөхтөөгөө зэрэг одоо жанчуусан баа болно тийм ээ. Тэр үеэс эхлээд тэнгэр хүмүүний мөргөлийн орн бол. Бод сэтгэл төрөхтөөгөө зэрэг жансан цоглон баа бол. Гэхдээ жансан цоглон чүмүү баа бол. Чүмүү баа. Тэгэхээр жансан цоглон чүмүүбийн үед бол бод сэтгэл бол баттай болоогүй байдаг. Учраас оройтох магадлал. Таад бэрхшээл учрах юм бол бод сэтгэлээ алдах бас тийм аюул байдаг. Тэгээд бод сэтгэлээ алдах юм бол тэгээд бод садвага биш болчих шүү дээ. Их хөлгөний бодгаал биш болно. Доошоо унана гэсэн. Тэр нөгөө Ариан Девийн юу байгаа шүү дээ. Түүх. Одоо Гомлодын гэгэний Нагаржуна гэгэний шав Ариан Дева нөгөө мүдэг даянтай алан дарт нөгөө сүйд хийжсэн мүдэг даянтай ном хэлцгээр явах замдаа нөгөө багшигаа хорсондож инээ тэрэ болсон. Тэр мэдэн штэ тий. Тэрнээс болоод замд нь барцад гараад нөгөө нүдэ өгөөч гэдэг гараа өгөөч гэх нэг гуйлгчин таараа тийм ээ. Хамаг юм гуугаад тэгээд эргээ харсан нөгөө нүдийн чулуун дээр тавиад хаглаад тоглож исэн тий. Нүдээр нь тоглож исэн. Тийх мэтлээ тийм ээ. Тэгээ нөгөө баруун гараа өгөөч явуулахаар нь баруун гараа зүүн гараараа тастаа өгсөн чинь би хүнд солгоо гараараа юм өглөө гэж тийм үү. Гих мэтлэн ийм зүйлүүдээс болоод хүний сэтгэл нь бол мятардаг шүү дээ. Хараад одоо ганц нэг амьтан ийм хэцүү номх тийм үү. Ийм хэцүү байхад хамаг амьтан гэдэг бол одоо өчрөхгүй байна гэх ийм бодол төрөхтөөгөө зэрэг бод сэтгэл нь бол доройтчих. Тэгээд доройтохтойгоо зэрэг Жарасыг гэдэг үү тийм ээ. Пагва Жарасыг биш Жамби юм билүү? Андшир аль нь нэлээ. Орилж ирээд ингэж болохгүй чи сургаал ном үзүүлээд ингээд хагаад бод сэтгэлийн бол тэгээд
тийм ээ. Тийм. Тэгэхээр бол ирээдүйд бол нянтай ламдуу жүгбэрэн яава гэдэг нь нянтай замаар орхон тодорхой. Тэгээ одоохондоо бол жансан цуглан баг. Тэгэхээр энэ жансан цуглан бол жансан цуглан хүмүү баг. Жансан цуглан бэрэн болоод дээшээ шат тавих юм бол тэгээд бод сэтгэл бол дөрөйтөхгүй бол тай бол. Тэгээд дийн саа сэр даваа мэ тэр дээр эн чин жунаа цоогод бод сэтгэл бол дотор нь ондогжинд гэхэд 22 ялгсан байгаа шүү дээ тий. Толгойд шамбагод зааны шүү намбааны шүү зааны соо гэдэг ба шүү дээ тийм ээ. Намбааны шүү зааны ондогжингийн зааван дээр байгаа шүү дээ тийм ээ. За тийм. Тэгээ одоо дийн саа сэр газар адил алт адил гэдэг бод сэтгэлүүдийг бол яа. Тэгэхээр нянтой ламдуу жүгбэрийн цуглан бин жүж раншин найраг. Чин раншин найраг юм бартал жигшөөдөө юм бич. Бена дэ маян бартал нянтой жирийг юм бич. Тэртэл жансан дийн жудла нянтой жирийг явж. Мадумна дэ чөжин чөжин жудла нянтой жирийг явуултал шууд нянтой жирийг жи юм бичэрна мачав. Нянтой жирийг жи яна чөжин жудла нянтой жирийг ёо мачав гэж шүү. Тэ мачав. Мана нинжэ чумбо ранжудла маживын тэгчээр ингээгийн гансаг чөж чөжин жудла тэгчин гэрийг явуултал тэгчээр ингээгийн гансаг юм. Тийм биш тий. Эргүүлээд аранлаг асууж юм тийм ээ. Нинжи чумбо ранжудла мажева. Тэгчээр ингээгийн гансаг. Ирээдүйд бол одоо зам мөрд орохдоо бол анханасаа их хөлгөний замаар орох нь бол тодорхой баттай ийм бодгал байгаа. Гэхдээ хараахан одоохондоо бол нэгүүлсэнгүйс их нэгүүлсэнгүй сэтгэл бол сэтгэлд нь төрөөгүй байгаа. Төрөөгүй байгаа мөртлөө ирээдүйд одоо их хөлгөний замаар орох баттай ийм бодгал бол яах нь түүний одоо сэтгэл үнцэнд бол чингэрийг явуултал. Чод тэгчээр ингээгийн гансаг. Танихаар бол тий. Тэгчээр ингээгийн гансаг яана. Тэ тэгчээр ингээгийн гансаг яана. Чингэрийг явын чав. Нянтой рингийн гансаг яана. Нянтой жирийг явын чав гэдэг ажигийн өөрийнх нь одоо саяны дээр өгүүлсэн одоо энэ байна шүү дээ тийм ээ. Амжаан дээрээс болоод тэгж хэлж чавааха. Тэна тэгчин дүүрийг садвын гансаг дуу тавьж байна. Тэгээ нинжэ чумбо томнингийн гансаг. Энэ их сони юм. Тэгчин дүүрийг садвын гансаг юм байна шүү дээ. Тэгчин дүүрийг садвын гансаг дөдөж байна. Тэгээ нинжэ чумбо томнингийн гансаг юм. Нинжэ чумбо томнингаа буюу их нэгүүлсэнгүй сэтгэлийг одоо олж байсан ийм бодгал бол тэгчин дүүрийг садвын гансаг байна шүү дээ тийм ээ. Дөдөж чавд дөдөж юм лаа гэж. Жөргөн ондоо нинжэд Дэбадани мэвадан элла яндаг жадвани риги дагсуу шеваржа шисүн. Энэ бол ригийн таг гэж дөдөжин дууга юм уу жөргөн ондоо нинжэ сэба мэва элла яндаг жадвани. За энэ тэгээ одоо баг боцодвагийн баг ажихгүй шүү дээ тийм ээ. За эдгээрийг бол байх юм бол ригийн даг гэж тийм ээ. Их хөлгөний одоо язгуур байгаа гэсэн шинж гэж мэдэж үлдээрээ хэмээн зарлиг. Гэж. За энэ дүнг бол энэ тэнд маш их гэдэгтэй жөрмийн ондоо нинжэ Дэбадани мэвадан элла яндаг жадвани риги дагсуу шеваржа шисүн. Рондог банаарэ гэж. За рондог ба гэдэг чинь бон араба. Урд нь барчин жидэн дээр өнгийн ихэн дээр бас нэг рондог ба гэж гарч ирсэн шүү дээ. Рондог ба бол өөрөө умаар анжидын даваатай. Тэгээ хуучин цагт бол одоо тэр үзэл онлоо бол шууд нийтэд зарладаг байсан шүү дээ. Тэ. Би бол одоо Журам аравын гэдэг. Өөрөө бол одоо рондог ба гэдэг бол арчингийн их том одоо тайв юм шиг байгаа шүү дээ. Рондог ба гэдэг маш их гардаг одоо ингийн шүн дээр юм. Тэнд гарал. Тэгтээ бол өөрөө бол умаар анжидын даваатай. Би бол жуба гэдэг. Рондог ба наарэ гэж. Рондог ба юу гэсэн хэрэг ийм бон араба энэ богдламаас өмнө байсан юм. Тэ. Дижежин сим салриг раншин найрыг эндэ гэж. Дижежин сим салриг гэсэн байх шүү. Сим дижэ симгийн дижэ тийм ээ Димадан Жэвийн симгийн чөнит гээгүү. Сим салриг бол раншин найрыг эндэ тэгээ санжэжи ишэжи нэрлийн юм би чар. Санжэжин ишэжи нэрлэн буюу нэг ёсондоо Димадан Жэвийн тэр ловржин Димадан Жэвийн сим тэр мөн чанар нь тийм ээ тэр одоо гэрлийн Монголог одоо гэрлийн мөн чанартай гэдэг сим салриг гэдэг нь бол танаа нь бол тэр шүү дээ. Сим гэран ой салва. Сим гэран ой салва. Тэр сим салриг бол дээш явсаар бол яах нь бол санжэжин
ишээжийн нэрлэн болж санжаажийн ишээ болж хуурж байгаамаа л гэсэн санаа шүү дээ тийм ээ. Нэрлэн гэдэг нь бол чи болвол ингээд гажиг чимаа одоо ингээд явсаар байгаа тийм ээ. Ийн чулууг сууж байгаа гэж явсаар байгаа. Тэгээд санжаажийн ишээ болж байгаа. Им бичэрдэн жүд ламан дурдун дүүс гэж. Жүд ламанд бол юу гэж нэхэр дансрын чумбон гүнчин жанжины рикхэм бранзи данда дисэг нэ шэдэн жашидду за дишин лүжэнла йод сагва мэбин шева брангман зиданда шисүм бит. Энэ гэсэн Сэмзамбын дөдвийн сагмын ишээж саун чөөж раншин найрыг майнд Сэмжан тамжидлаа мэви чирдэ Сэмзамбын дөдвийн сагмын ишээж саун раншин найрыг майнд Сэмжан тамжидлаа мэви чирдэ Дэд мэдэнбин Сэмжан сэрдвичэр шээсэр Тэ метеортал лүгддэ доодан гал жүд ламаадан гал Илва сумдан гал хайлан нангал бит. Хайлан нангал. За ягаад гэвэл дамбууд иртал халчин лээ. За нөгөө юу чинь лүгдээ доодан галваа юм. Тэгээд тэрнийг дамбууд иртал доодан галваа юм бэрт халчин лээ. Доо халчин гэдэг ном байгаа шүү дээ тийм ээ. Доо халчин да жалвисрэ даг жанчусын бирийг шээж авааны Пэжи ин сүрл ямба намхадар ямба раншинжин ой салваде эдэр найвын жанчус ямбаны дайви санжай жумданда намж эриксүжэваян маумбин санжай жумданда намж эриксүжэваян дадар жумгийн санжай жумданда намж эриксүжэваян шэ раншин найрыг яна хөөйн ямбар чавар сүмбэ чарэг. За энийг бид нар жидэн дээр үнэлсэн шүү дээ. Энэ дүн ч гэсэн бол яг энэ үгээрээ бол батчингаас бол тийм ээ жидэн дээр. Тэр бол юу гэж Чөйн Жанчусын би риг гэдэг байгаа чи юу юм бэ гэхээр Чөжи ин юм аа. Чөжи ин сүрлэн ба намхадар ямба гэж. Чөжи ин сүрлэн ба гэдэг нь аян зөндөө авсан гэсэн санаа шүү дээ. Аян зөндөө. Тэр чөйн бол аян зөндөө авсан буюу нөгөө тогмоо мебаны жүдэн аваа гэсэн. Тэргүй шүү цагаас байсан. Тэрийг бол сүрлэн ба гэдэг хэлж авахгүй. Сүрлэн ба. Яндаа ингээд байж лээсэн гэдэг шиг. Намхадар ямба раншингийн ой салваа. Эдэр найвын жанчусын бан бол дайви санжай жумданда намж эриксүжэваян маумби санжай жумданда эриксүжэваян адаржунгийн санжай жумданда намж эриксүжэваян гэх өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын бол одоо язгуурт бол төрсөн юм гэж. Тэр бол бүгд л одоо амтан бол яах нь нэг бүх амтан цаашлаад бол бүхэл одоо бай цадваа нар бол 3 цагийн бурхны бол бурхантай бол язгуур нэг юм аа. Ягаад гэвэл түүнд бол тэр раншин найраг байгаамаа. Тогмоо медваны жүдэн овын тийм ээ. Тогмоо медваны жүдэн овын симбидинги чөнит чөйн бол байгаамаа гэсэн санаа шүү дээ. Жишээ раншин найраг яна чөйн юм бин чаваа гэж бол за няваа төвдөө жүд ламаа. Ийм учраас бол доо галчинтай галж байгаа учраас доодан гал. Жүд ламаадан гал. Тэр бол хин энэ яриа чинь энэ рондогба тий дижээжийн сим салриг раншин найраг гэж тавьсан болохоос дижээсингийн чоин гэж тавиагүй түүний салригийн чаа буюу раншин ой салваа гэж тавьсан. Тийм учраас тэр чинь таахгүй байна. Тийм ээ. Тэр сагмын ишигийн савн гэдгсэн ч дижээсингийн салриг гэдгсэн ч эн чинь биш ээ. Ингиж тавих юм бол доотой галж байна. Жүд ламаатай яаж галж чинь дэлба сумдан галваа ямаа. Тэгэхээр доотой яаж галж байгаа гэхээр галчинтай галж байна. Галчинд бол Чөжиин гэсэн шүү дээ. Жанчусын би риг шээж авааны Чөжиин гэсэн болохоос биш тэм салриг гэж тавиагүй шүү дээ. За тийм учраас доодан галваа гэдэг нь энэ үгээр батлагдчих. Няваа төвдөө жүд ламаадан галваа гэдэг нь риг дэнила риг дэни гэдэг чинь юу лээ? Раншин нариг жижүржи риг дэнила санжижи гүсүм товр додваин дамбун гүний дамбууд няваины чимааны гэсэн тийм ээ. За раншин нариг бол гү дамбуу ооник тийм ээ. Энэ тайлбарлаад багш шүү дээ. Тайлбар. Энэ жидэн дээр бас бид нар тайлбарлаад өнгөрсөн юм шүү дээ. Дамбун гүний дамбууд нявааны чимааны гэсэн тийм. Тэ раншин нариг яна овн нэгүр жүрэн юм бин чавар сум байгаа шиг. За тэгэхээр энэ үлээ риг хоёр риг байгаа. Раншин нариг жажурж ирэх. Тэрний нэгдүгээрх нь бол гүү дамбуу юм аа. Гүү дамбуу буюу
5-1 болно гэсэн. Раншин найраг тий. За риг дамбуу раншин найраг маань гүү дамбуу 5-1-ээр жүрэн юм би чаваа гэсэн. Гэж бол жүдламад айлцсан. Хүн байгаа шиг. Пежи додваа тий 5-1-ээр жүрэн маян бичэр. Тэртэл Санжээжийн сэм салриг 5-1 маян бичэр. Тий. Рондыг ба таны тавьсан нөгөө нэг сэм нөгөө нэг Димадан Жэвэл сэмжийн салригч нь явсаар байгаад 5-1 болохгүй байгаа шүү. Ягаад гэвэл Санжээжийн сэм салриг өөрөө 5-1 маяг. Тийм үү? Тэр болж байгаа үз? Даг сумба дэртаал гэж. Даг сумба дэртал нянан л. За даг сумбаны юу лээ? Жүд ламадан гал гэдэг. Дэлба сумдан галва гэдэг. Нэгдүгээр тийм нянан л. Чөнижин намдан ямбаланы нева дэмэдо чэдан. Чэдан. Жанамла чэжийн юуин овор намбар жогын гоно ригниду танит догсоо гэж. Чэжаваны лэйно. Тийм ээ. Чөнижин намдан бас ихэд бол гимгүй гэж. Чөнижин намдан буюу гэж нэрлсэн гэсэн санаа шүү дээ. Мингийн намдан. Нөгөө талаасаа жананд болохоор чэжийн юуин овор намбар жогын гоно ригниду танит догваа юм аа. Танит догсоо гэж. Танит догваа. Жуин овор намбар жог. Тэгээ чойн бол жүү болохгүй шүү дээ. Тэгтээ жуин овор намбар жогын гоно риг гэж бол нэр томьёо бол зүйлс юм аа. Ягаад ч нь бол хариулт юм аа. Юм. Тэгээд онсаллаа пежи инжин овооны хоноолаа риг шээ дэндэ хэмээн раншин наригна чойн юм бин чаварсан байгаа шиг чойндан тэм галвичэр. Чойн дагбайн. Тэм ярьдаг байн. Тийм ээ? Чойн гэдэг чинь хоосон чанар. Тэр бол мөнх юм. Тэвч хувирч өөрчлөхгүй юм зүйл. Сэтгэл гэдэг бол мөнх бас. Тийм учраас энэ хоёр чинь галваа юм аа. Ямаа дэртэл доны дэна мягагийн говь. Доны дэна мягагийн говь. Мягаг гэдэг чинь юу вэ? Бид нар дүүрэн дээр Эргэлэм Жимбэ нам шиг тэр үзсэн те. Гагдөвжийн нам шиг гэдэг шүү. Гагва дүү гэдэг. Гагва дотроо мягаг маянга гэдэг байгаа шүү. Мягаг гэдэг бол ан шээжүүдийн да ранги гагжаа гагшуду чэшин мэпэмба. Чэшин мэпэмба. Нэг зүйл хэлээд тэр хэлснийг бол хэлснээр дамжаад бол өөр нэг зүйл бол одоо бидний оюунд уухгүй байвал энийг мягаг гэж. Маянга гэдэг бол хэлсэн үгнээс дамжаад өөр нэг зүйлийг үгүйсгэсэн тэр зүйлээр дамжаад толгойд нэг зүйл бууж ивэл маянга тийм ээ. Римэвэ танг тийм ээ. Умбамэвэ сачуг гэвэл маянга. Умбамэба гэвэл мягаг. Тэгээд донид гэдэг бол мягаг юм. Ямар ч зүйл бол тэр үгүйсгэлийн ард бол толгойд буух тийм зүйлийг бол мягаг гэж. Донид бол мягаг тийм. Дембар мадуба. Дондомбар мадуба. Тийм ээ. Анги цанижис мадуба. Рангуна мэба. Ийм юм. Мягаг юм. Тэртэл цэгсэллээ. Медур гагва жодур додвичэр шэдан. Чэрв домела. Жиа маимба шэжавани. Медур гагвин тацэгго шэсү. Тацэгго гэсэн мэт шүү дээ. Жиа маимба шэжавани. Мягаг юм аа шэсү. Задаг шива дэртэл сан межавин симжан эсрэгдүр чаран дөдвис амын ишижин савндан мэдэмби симжан тэрдөө галдур жүрвичэр гэж таны харуул тийм ээ. Хайлан нангал задаг шива гэдэг тийм ээ. Завин даг дамбун доодон галва, Неван жил ламадан галва, Дэлва сумдан галва гэдэг нь 3 дахь даг сумба. Даг шива нь бол таны хэлсэн хоорондоо галж байна. Тэр юу гэлээ? Тэгсээ сагмын ишээжин савн чөжэ раншин найраг маянд сэмжан тамжитлаа мэвичэрдэ дээдэн мэдэмби сэмжан сэрдвичэр гэсэн шүү дээ. Сагмын ишээжин савндан мэдэмба буюу сагмын ишээжин савн байхгүй тийм амтэн байна гэж. Нэг тал.
Нөгөө талд болохоор цагны ишиж сав раншин нарийн маяг Синжан тамжиламаа гэж тийм ээ. Нөгөө талд болохоор юу вэ? Нөгөө талд энэ лүнг татсан шүү дээ, тэ. Дэшин лүйжин ла ёд сагва мэдвийн шива барангман зитэн даа гэсэн шүү дээ, тийм ээ. Нөгөө талд болохоор цагны ишигээ сав бол Синжан тамжиламаа мэвичэрдэ дэд мэдэн би Синжан сэрдвичэр. За энэ бол хайлан нангал юм аа. Гэдэг нь бол даг шива. Тийм ээ. Даг сумба явсан. Юу лээ? Задаг шива дэртэл там мижавын Синжан месрдвар чарандод ба тий. Там мижава буюу там мажава гэсэн үг шүү дээ тий. Бурхан болоогүй байгаа амьтан там мижавгаа бурхан болохгүй амьтан байхгүй гэж нэг талдаа та хэлж байгаа. Тэгсэн мөртлөө цагны ишижийн савундан мэдэнбийн Синжан байгаа гэж л хоёр орондоо харшилж байна. Бурхан болоогүй бурхан болохгүй амьтан байхгүй гэсэн. Тэгээ бурхан болгодог зүйл нь юу вэ? Цагны ишигээ савн гэж тавьж байгаа шүү дээ. Нэг ёсондоо раншин нариг. Цагны ишигээ сав. Тэр цагны ишигээ савн болвол одоо тэр явсаар угаад бурхан болж байгаа. Тэгсэн мөртлөө нөгөө талдаа бурхан болохгүй амьтан байхгүй. Тэгсэн мөртлөө тэр бурхан болгодог зүйл нь байдгүй амьтан байна гэж хэлээд байгаа ч хоорондоо галбаа байна, тийм ээ. Цам нижамын Синжан месрдвар чарандод гэдэг нь бурхан болохгүй амьтан байхгүй гэж та бүлээн зөвшөөрч байгаа. Бүгд бурхан болно гэж хэлээд байгаа. Үг шүү дээ. Ингийн одоо шууд хэлв. Бүгд бурхан болно. Амьтан бүхэн бурхан болно. Тэгсэн мөртлөө бурхан болгож байгаа болдог тэр явсаар тэр бурхан болж байгаа зүйл уу шүү дээ. Одоо энэ би махан бие энтрүүл гээгдээд толигдоод янз болоод одоо тэнгэр төрөөл хүн төрөөл ингээл явсаар байгаа. Тэгээд хэдэн төрлийн дараа ч юм бурхан болж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгээд тэр нөгөө тасрал үргэлжлэн тасрахгүй яваад бурхан болох тэр зүйл нь сагны ишигээ сав. Тэгээд сагны ишигээ сав байхгүй амьтан байдгаа гэж нөгөө талдаа хэлэх юм бол хоорондоо баа юм аа гэсэн. Шаяа. Жүнта барчин мэлэм раншин найраг суу тал жүнта барчин мэлэм раншин найраг ямар таал. Санжижи ишижи нэрлийн юм бич таваха. Өө мэрэгдээ гэж. Өө мэрэгдээ Синжан тамжидлаа мэвичэрдэ дэд мэдэн би Синжан сэрдвичэр. Ямбашин хайлан. Тийм биз. Шаяа жүнта барчин мэлэм шүү. Энэ жүнта энэ араа бас энэ хэвлэлийн алдаа шүү. Энэ даа биш. Энэ шиг энэ жүн байх шүү. Эргүүлгэн наа байх. Жүн энэ жүнта хорвын жүн гэсэн үг шүү дээ, тий. Үргэлжил. Ингийн үргэлжлэлийн одоо хамгийн сүүлийн агш гэсэн. Жүнта барчин мэлэм. Тий. Тэгчин жүнта барчин мэлэм гэвэл их хүлэгний одоо зам мөрөөр ороод орчингийн хамгийн одоо төгсгөл юм. Тэр гажиг нэва хүн болно. Тэр ахиж орчинд төгөхгүй байхгүй. Тэгэхээр орчинд байгаа хамгийн сүүлийн. Тэгэхээр жүнта. Жүдта гэвэл эн чинь жүд гэдэг чинь сэтгэлийг хэлээ. Жүдта. Жүнта барчим энэ хэвлэлийн алдаа шүү. Энэ биш шүү. За энэ эргүүлгэн наа шүү. Энэ наа. Жүнта барчим мэлэм раншин найраг маян бартал дэж жиржирэг юм. Ягаад жиржирэг вүлээ? Жиржир юм бартал тэ нөгөө нэг тойвжингийн сойдавын зэрэг юм биш. Тэ тойвжингийн сойдав. Энд чинь айл хэдийн жүнта барчин мэлэм урд явцсан гэдэг чинь их хөлгөний номонд бодоо бүр төгс төгөлдөр суралцсан юм шүү дээ, тийм ээ. Тэр бол жажиржэр юм гэж. Раншин найраг маян раншин найраг. Яагаад гэвэл раншин найрагийн цаны маацсан гэж. Раншин найрагийн цанид юу гэж тавилаа? Раншин найрагийн цанд чинь тойвжингийн сойд аваа гэвээс дээ, тийм ээ. Жажиржэр раншин найраг маян гэсэн чинь ранги дүнчөөс жүрийн Ямам абомбин шивэ чөний ганшиг овын нэг жүрөндөө раншин найраг. Ранги дүнчөөс жүрүй жансамжийн шивэ чөнөд гэвэл чин дүвид дэншижэд ба тэ чин дүвидээ раншин найраг. Санжижэр ганшиг дүжижэ санжиж гүр жүрөндөө жиржэр. Энэ ч умаавын. Тойвжингийн сойд даа матабаа чинь зэмзэмби ёсон байна шүү дээ. Айныга сайхан ялгаараа умаавын л. Зэмзэмби ёсонд болохоор санжижийн гүр жүрөнгийн рэг ганшиг
төбежин긴 쇠 맞다봐 라신다. 내가 식 퇴수지 쇠 따봐 제주지리긴. 오망의 예순도도 요래 오니 구주름. 네. 예마마봉비 심기 전역한식 오니 구주름을 하신다. 단계든 좀 장성진 시민 전역한식 딕션도비든 시제도다 딕션도비들 하신다. 산지지 릭 간식 두지지 산지지 구주름한테 제주지리긴. 제주지리긴 비. 제주지리긴 버틀 산지지 릭 간식 두지지 산지지 구주름한. 두지지 산지지 구주름한 양버틀 산지지 수구 주름한. 수구 주름 숙지 수구 주름한. 산이 알았다. 아팀. 자인게 아주 릭 이 노래. 이 노래. 되게 다른 릭들 프로듀잉 반영 샷와 이런 것도 되게 제외. 어느 트레이너